анх иржсэн байтын ном. Энэ карандашин улаан ном гэж алдартай. За солонгосууд бол одоогоос 30 жилийн өмнө бол яг манайтай адилхан урдаа ивэртэй дундаа моддоо ардаа цавуудаа ширмэс наасан ийм ном хийж исэн байна. Тэрний одоо нэг нь энэ байна. За ингээд одоо үе үеийн сум байгаа. Үе үеийн газрын сум. Энтэйс минь хоёрхан сум тайлбарлчих. Энэ байна. Энэ бас нэлийн эртний түүх зааж байгаа. Энэ Африкийн орнуудаас л одоо тэнд уулзалт хийгдлээ гэсэн. Энэ модон юм үзүүртэй байна. Тэгэхээр энэний үзүүрт нөгөө хороо шингээчтэй юм байна. Тэгээ хажуугаараа гарсан гөрөөс нь л ингээд энэ гөрөө харуулцдаг. Тэгээ арьс руу жаахан орохтол нөгөөт нь уужраа унцдаг. Тийм сонин. Тэгээ тэр дүүхээ харуулсан. За энэ Америкийн анчны сум. Энэ Америкийн анчны нэг анчин юм болж манайхаас ном сум авсан. Тэгээд надад ийм ан хийсэн сум өгсөн. Ирээсээ энэ хушуун ингүүлээд ангаа онохгүй бол газар мазар онохоор энэ хэсэг нь юу яадаг юм бэ л дээ. Эвдэрдэг. Тасарч барьчдаг. Тэгэхээр дахиад шинийг хийгээл ингээд сумаа ашиглаад дахиад харуудаг. Ангийн зэрэгэлтэй сум. Энэ юм санаачлаад санаа энэ бол тэгээ юм орох юм бол гурван талтай чи баллаж игнэ үст. За энэ Хизэн Жингис хааны гар дээр байгаа ном бол одоо бас учиртай. Энэ 2004 онд сур хөгжүүлэх тухай ерөнхийлөгч Багонд байсан. Багондын зарлиг хүлээж авч авсан одоо ийм ном байна. Тэгээ энийг би энд ингээд тагчсан энд. Тэгэхээр энэ номыг бол бүр хоромсох саадаг нь одоо бас их хайтаан хийцтэй тийм хоромсох саадаг байсан. Тэрүүнд нь ингээд хөвчилж хийгээд исэн сумын саадагт нь хийгээд энэндээ энэ номоо хийгээд тэгээ зарлигээ хүлээж авчихсан ийм номыг би одоо зөвхөн ном нь энд байна. Сум нь бол одоо ингээд ганцныг наадгалагдаж байгаа. Тэгээд ийм төөхөн ном байгаамаа. Тэгээ энд бол бас нэг зарим улсууд гадаадынханд тайлбарлахаар очиж адис очиж байгаа харагддаг монголчууд ч гэсэн сүнтгэлээ нэг хэлбэр л дээ. Монгол өвгтнүүд ном сумыг шин чулуун зэвсгийн үеэс чадамгаа эзэмшин хэрглэж өөрсдөө урлаж ирснийг түүхч, судлаач, эрдэмтэн шинжээчид нотлосоор байдаг. Ном сумыг урлах хариун үйлстэй бүхий л амьдралаа холбосон Батмөнхбай хувьд Монголынхоо уламжлалт ариун ёсыг залуу хойж үеийнхэндээ өвлүүлдэн үлдээх сэтгэлийг өвөртлөн одоо хүртэл ном сумаа хийж ажиллаж амьдарч яваадаа цаг ямагт баяртай байдгаа хэмээн бидэнтэй хуучилсан юм. Ном сумд ч одоо бахарах юм байлгүй яах вэ? Манайх ч нэрээс 38-9 онд ном устгацсан юм байл. Энэ нь устгахтаа бол яах вэ? Айх эмээхээс. Айлд ном харагдвал чи одоо хэнийг одоо яах гэж байгаа юм? Эсрэгүнгээд тэгэхээр зарим нь одоо хураагдсан, зарим нь агуу даваач нуусан ном ч одоо гарч ирж байна. Тэгээд 59 он сурын холбоо байгуулагдаад бүх нийтээрээ сур харуулах гэсэн чинь ном байхгүй. Ямар сайн дээр хятадаас 1500 ном хийлгэж яхад. Тэгээ одоо ингээд энэ сайхан уламжлалт 93 наадмынхаа нэг үндэсний ном сум хийж байгаа л одоо би бахархдаг. Энэ үндэсний ном сумыг бас аваа хэдэн хүн заа сургаж өглөө гөгчүүлээсээ энийгээ сурлаа. Өөр хүүхдээ энийг уламжлалт хийлгэж ийн. Энэнгээрээ л би бахархдаг. За тэгэхээр Батмөнх хоёлаа яг номыг анх бэлтгэх, хатаах, тэгээ боловсруулах өрөөнд ерөнхийдөө орж ирсэн зогсож байна. Таас манай үзэгчдэд танилцуулаач. За энэ ном жил хатаадаг гэсэн. Тэгэхээр бол одоо энэ хэсэгт бол дандаа ивэр наагаагүй. Зөвхөн жирэмсийн тавьдсан. 2016 онд зарагдах номнууд одоо энд ингээд хатаацсан байгаа байдал. Бүр урдаас жилийн өмнө. Тийм, жилийн өмнө бэлтгээд хатаацсан. Энэ хэсэгт болохоор одоо нэг ивэр тавиад одоо хатаах гэж байгаа. Одоо энэ харваачд, сонирхчд хүрэх гэж байгаа номын хэсэг байна. Тийм ээ. За энэ нь болохоор манай одоо хоромсох саадаг. Дандаа гараар энэ чи. Тийм тэгээ энэ өнгө нөөр байна, нөгөө хүн сонирхлохоо даваа тэгээд хоромсох саадаг чинь давхар хоромсох гэж байна. Хоромсох саадаг тус тустай гэж байна. Жишээлх юм бол энэ хоёр бол одоо нөгөөх энэ үндэн сумаахи саадаг, энэ үндэн нумаахи тэгээд хос хоромсох саадаг гэдэг нь энэ хосоор байна гэдэг чинь. Энэ нэгээр нь хаана хийж байна? Эндээ гэртэл хийх үү тийм? Бүх зүйлээ боловсруулаад. Бас гэрийнхэн нь хэр одоо хамтарч ажиллаж байна. Тий одоо ерөөс гэр бүлэрээ л хийдэг шүү дээ. Хүүтэйгээ
Эхнэртэй. Нэг хоёр хүргэнтэйгээ номоо хийн хүүхдүүдтэйгээ. Энийг манай охин бас нэг найзтайгаа ойн тий. Тэгэл ер нь бүгдээрээ л оролцож байгаа. Одоо бол манайхан зэрэг л завгүй талдаа л ажиллаж штэ. Тийм штэ. Одоо яг ийм наадам эхэлсэн. Нэлээд ачаалтай байх. Ер нь таны өөр хүүхдүүдээс энэ мэрэгжлийг яг өвлж байгаа хүн бий юу? Тийм манай том хүү одоо яг өөрөө номсомоо тий хийж байна. Тийм яг хоо ерөнхийдөө бүгдийг хийгээс орцсон. Одоо тэр л удирдах энэ номсомоо хийл гэж. Би ч одоо нэг борлуулалт менежер гэх юм уу та номсомоо өрөөд хэдэн ном аваа сурын талбай дээр сууж идэг хүн шүү дээ. Ер нь хамгийн номсом хийхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байх вэ? Номсом хийхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь бол олон сар хатаах. Тийм ээ. Цаг хугацааны явдал. Тийм. Тэгээд одоо цавуугод гаргаж авах гэх ажилтаа. Цавуугийн ч одоо их олон хоног орж хандаг. Тийм одоо жоохон бэрхшээл байлгүй байх үү. Тэрийг л одоо тооцоолол давд туулал тэгэл хамгийн гол нь хүндэл бат хэл юм хийж өгөх хэрэгтэй. Түүнээс өнөөдөр аваад нэг жил харваагүй ажлын зам аваад байж итэл нөгөөх нь эвдэрх байдаг юм уу янз янзын өөр юм эвдрэлийн хүрэл учраас тэр чинь бас 5-600 мянган заасаар авч байгаа чинь хэцүү шүү дээ. Тийм учраас миний морийг номыг бол нэг чидрийн хоньны мор шиг ном хийдэг гэж л зарим нь магтаж зарим нь шүүмжилт юм да. Жаахан бүх баталдаараа бол би үнэхээр байгуу ном хийдэг гэж өөрийгөө боддог. Мэдээж бас олон жилийн туршлага байна тийм ээ. Анх суралцаж авсан багш нарын бас зааж сургасан зүйл байгаа учраас тийм ээ. Энэ Батмунхаа өмнө дээр үеийн одоо ном сумын хэлбэр хийц одоо орчин үеийн ном сумын хэлбэр хийц хоёрын бас ялгаа ямар байна? Тий. Дээр үед бол яхан гिचэр урттай ном хийж исэн юм шиг байна. Одоо энэ археологийн малтлаг болон бусад. Тэгвэл бол эн чинь 11-12 дугаар зууны үеэс эхлээд энэ богино гिचэртэй матх хэсгийнх номнуудыг хийж эхэлсэн. Тэр үеэс л ингэж хийж эхэлсэн юм шиг. Ингэж одоо бодгийн археологийн малтлаг. Одоо чинь түүхийн хүрээлэнд ном маш их хадгалагч шүү дээ. Ялангуяа одоо малтлагаас гарч ирж байна. Агуумгаас их ном олдож байна. Таны одоо ер нь гэртээ ингээд бүхэл зүйлүүдээ хийдэг гэж байна. Тэгэд эргээгээд яг үйлдвэр байгуулагч гэдэг юм уу тэр санаа оноо ер нь хэрвэн. Тийм би одоо нэг энэ ойролцоо нэг 5 давхрын подвол байд. Тэрийгээ сая өргөтгөхөд подволын бас өшөө 2 нэмээд тогтчуулаад ингээд авлаа. Бас одоо энэ сур мэддэг хүндэлдэг улсууд туслах юм дөө. Манай энэ хорооны улсууд сойхийн дарга туслаад одоо та энийгээ сайхан өргөтгч анзалж ав гэдэг. Тэгээд энэ бас олон жил болсон болохоор би чинь бас энэ авийнхаа энэ сан техник энэ цахилгааны усуудыг таньж шít. Нөгөөдөлдөө бас гуйгаад энийг нэг өргөтгээд өгөөч та нар мөх шахта баярлал нэг айлт гэж яах. Тэгээд заримд ном сум өгөөч өргөтгүүлж явах шиг тэгээд сайхан болгож өгсөн ярих юм байхгүй. Одоо засварыг хийж ийн. Одоо та нар хойтон ирэхэд ингээд тэр дүү дагуулад ороход л нүүр байхгүй гоё болсон тийм. Тэгээс 2 хүрээнд л байсан чинь. Одоо 4 хүрээнд юм хийх гэж шít. А тэгвэл нэг онцлог нь би яагаад энэ өрөөгөө энд ингээ ном хатааж ийнэх хэрэг подволч ном хатдаг байхгүй чийгхтэй. Чийгхтэй доор байдаг учраас тэгээ энд бол амархан хатан тэгээд энд чинь синс мис тавьж байгаад бас хатаахаа жоохон төрөгдөх ажлууд бий л дээ. Өнөө цагийн уламжлалт харвааг даслахгүй авч явахын тулд төрийн холж бодлого нэн шаардлагатай. Монгол ном нь түүхэндээ мандан бадрал, доройтон уналт, дахин сэргэлт гэсэн 3 үе шатыг туулсан гэж судлаачид үздэг. Өнөө хүртэл дэлхийн бусад улс оронд хүн анх модоор хийсэн тэрэл номаараа харавсаар байдаг бол монголчууд бидний өвөг дээдээс 2000 гаруй жилийн тэртээд модон номдоо амтны эвэр шөрөмсийг эвлүүлэн нааж гайхалтай хүчтэй хол тусах шөрөмсөн артай эвэр элэгтэй номыг хийснээрээ дэлхийн хүн төрлөختний оюуны өндөр өв соёлыг бүтээсэн гавьяатай. Ном сум хийж 93 наадмынхаа нэгийг ингэж хийж байгаадаа би бас энэ нэг одоо бас тодорхой хэмжээгээр хангаж өгч байгаа гэж өөрийгөө бодож явдаг. Ялангуяа жилийн 4 улиралд номтой байдаг учраас гадаадынхан энэ Чингисийн үед яагаад ийм хүчтэй вэ гэдэг яваар эвэр илэгтэй ширмэсийн аралтай номыг судалж үзэх гэдэм яад их авдаг. Тэгэхээр миний ганц хэлэх юм бол одоо энэ 90 жилийн аваа хийх гэж байгаа аймаг сумууд бий л дээ. Тэгээ энэ улсууд нөхдүүд маань одоо энэ 93 наадам ном сумаан заавал одоо харуулж 93 наадмаа хийгээрээ гэж одоо би хүсэх байна. 93 наадам яагаад одоо ингэүүлээд хүсээд байна вэ гэхээр одоо зарим аймаг сумууч 2 наадам хийж байгаа. Жишээлбэл одоо энэ жил 90 жилийн хийж байгаа зарим сум байна шүү дээ.
Манайх ерөөс өмнө харваагүй Батмунхай өмнө алуу тэр ном заавар бүх юм нөгөөч гэж. Би тэгэхээр тэнд чинь 60 хасаатай эрэгтэй эмэгтэй номтаа шинэ хүн яаж сурах уу гэсэн одоо заавартаа өгч байгаа. Тийм учраас энэ 2 наадман 3 наадман болгож энэ жилээс эхлээд 300 гаруй сум маань бүгдээрээ 93 наадмаа хийж сайхан баярлж наадараа л гэж хүсэх байна да Ахмадтай. За үзэгч та бүхэнд Монгол ном сум хэрхэн бүтдэг, яаж хийдэг энэ одоо өөрийнхөө уруханаар багчуудад танилцуулсандаа баяртай байна. Одоо ингээд сурынхаа талбайд очиж номыг одоо хэрхэн ившээлж, хэрхэн харваж, яаж одоо нааддгийг та бүхэндээ бусад сурчдтайгаа хамтран үзүүлье. Эх орон Монголын үндэсний телевизээс үзэж та бүхэнд хүрч байгаа баялаг бүтээгч нэвтрүүлгийн баярын цахаа дугаар яг одоо үндэсний сурын талбайгаас үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр бидний өнөөдрийн дугаарт ном сум урлаач Батмунх ах оролцож байгаа. Тэгэхээр хоёулаа яг одоо сурын талбай дээр ирсэн байна. Наадам энэ жилийн наадамаас маш сайхан болж байна тийм ээ. Тий, өнөө жилийн баяр наадам бол урд урдаасаа олон хүн орсон, ялангуяа залуучууд их оролцсон ийм сайхан наадам болж байна. Таны хувьд ер нь ардын ёс сургуулийн жил болгоны наадам баяр наадмаараас яг сур ном сумыг хэр ившээл гэж байна. Сүүлийн жилүүдэд би одоо нэг 20-30 жил нь бол тасралтгүйгээр оролцчихъя. За дунд нь бол яг нөгөө багш байх үед, багшин дээд багш байх үед нөгөө дадлага нь дандаа хээрийн дадлаганд таардаг учраас бас хэдэн жил тасалдсан. Тэгээ одоо бол ер нь тэр үетэй харьцуулахад манай сур 400-500 хүн харуuna гэдэг чинь одоо маш их сайхан хөгжиж байна гэж би бодд юм аа. За энэ жилийн баяр наадамдаас залуу харваачд маань маш их оролцож байна. Ер нь бас залуу харваачдынхаа ур чадварын тухай та бас ямар бодолтой байдг вэ? Манай залуу харваачд бол энэ өвөл харуудаг ном гарснаас хойш бэлтгэл их сайн байна. Өөрөөр хэлбэл бид нар шинэ ингээд залуучууд чинь 10 сард номоо гэртээ өлгөөл тэгэл 4 сар энэ одоо сүүлчээр гаргаж харуудаг бол одоо бол өвлийн номоор өөрийнхөө баяр наадамд харуудаг номоо сайхан одоо гэртээ тавьчихад залчхаад тэгээд энэ өвлийн номоор харуулж энэ хол ойрынхаа зайд бэлтгэл хийж байгаа учраас би залуучуудын бэлтгэл их сайн байгаа болов уу гэж бодож байна. Нөгөө талаар бол одоогоос 30 жилийн өмнө 20 жилийн өмнө бол нэг 32-3 онсон хүн бол бараг төрүүлдэг. Одоо бол 35 онсон хүн айргийн тавд орохооргүй тийм сайхан амжилттай 40 сумнаас ч нэрээсээ 1-2 сум л алдаж шít. Тэгээд 38, 37, 39 онж. Тэгэхээр бол харваа маш их сайжирч байна. Таны хувьд ер нь мэдээж ном сум сайхан уралхаас гадна өөрөөс ардын ёс сургуулийн баяр наадамдаа байнга тэмцээн уралдаанд оролцдог байгаа. Ер нь сэтгэгдэл бас жил болгоны баяр наадмаар сэтгэгдэл ер нь хэр догдолох вэ? Энэ жил бас ямар байв? Энэ жил яах вэ? Одоо Ахмадуудынхаа ураанхаас урд нь 3 дугаар эзэж хүрэл медаль авлаа. Үндэсний их сурынхаа Ахмадын улсын авраг шалрах тэмцээнд нь орж алтан медаль хүртлээ. Тэгээ одоо энэ алтан шар зурхаадаа маш их баярлж байна. Сурчдаа маш их баярлж байна. Манай эртний 17-оос 20 дугаар зууны ихэнх хүртэл 200 гаруй жил Манжи хаадын үеийн хатуу хуульчилсан бодлогын уршгаар олон өв соёл, уламжлалаа алдаж байсны жишээ бол ном сум юм. Хамгийн хүчрхэг зэвсэг болох ном сумаар харвах, уралхын нийт ардын дунд хоригдж, улмаар ном урлаачдын хороож байснаас Монгол номны хийцийн аргачлал мөн харваатай холбоотой олон ёс тэгж аяг үндсэндээ устан мартагдж байсан. Гэсэн хэдий ч он цагийн эрхэнд монголчууд бид эрт дээр үеэс өнөө хүртэл хадгалагдж ирсэн ном сумыг урлах, ном сумаар харвах, наад хуламжлалаа дахин сэргээж, хөгжүүлж чадсан бахархал түүхтэй ард түмэн билээ. За маш баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай өнөөдрийн баярын цахаа дугаард оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд улам илүү өшөө цаашдаа Монголынхаа өв соёлыг дэлхийд таниулахын төлөө, залуучуудаа өвлүүлэхийн төлөө тас улам их хичээгээрэй. Танд амжилт хүсье. За ерөөлөөр болог. За ингээд энэ их баяр наадамдаа нийт харваачдаа, нийт хөдөлмөрчдөө баяр наадамдаа сайхан цэнгэж наадаарай гэж хүсье өрөөё. За ингээд манай нэвтрүүлгийн бас бидэнтэй хамтран ажилладаг Тамик үйлдвэрийн хамт олон байдгаа. Тэгээд танд бас нэвтрүүлэг маань оролцсонд баярлалаа гэж хэлээд нэг сайхан гарын бэлгийг танд гарт болж байна. За баярлалаа. За ингээд Эх орон Монголын үндэсний телевизээс үзэж та бүхэндээ хүрсэн баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань баярын цахаа дугаар энэ нэрээд жаргаж байна. Ингээд наадамч олон та бүхэн маань бас дэлгэр зуны налхар сардаа дэмж хат байдал сайхан наадаараа баяртай үзэгчтэй.